үү? Бүгдээрээ сайхан амарч гин үү? За өнөөдрийн блогороо юуны талаар мэдээлэл өгөх вэ гэхээр гадаадд төрсөн хүүхдүүд маань Монгол улсад одоо амархаар өвөө эмээдээ очихоор Монголд очлоо. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалд одоо буюу эмчнэрт эмнэлэгч яаж үзүүлэх вэ гэдэг талаар мөн Монгол улсын виз хэрхэн авсан талаар тодорхой мэдээлэл өгье. За манай ээж Янчка. Сайн байцгаана уу? Та бүхэнд бяцхан мэдээлэл бас дамжуулъя гэж бодлоо. За бид нэр түрүүн бол ингээд яаж очих тухайгаа ингээд ярьсан байгаа. Тэгэхээр одоо Баянгол дүүргийнхаа тэдгэр хорооны иргэн болчихсон байгаа ш тариас болчихсон учраас тэгээд өрхөх эмнэлэг танд нь одоо хүүхд халуурдаг ч юм уу бүүлждэг ч юм уу ерөн зүгээр бид нар анхааруулаад байнга очиж үзүүлж сарда ер нь 2 удаа очиж үзүүлж ирсэн өрхөх эмчт. Тэгээд өрхийн эмч бол үзээд хараа за ингээд зүгээр байна. Хоолой нөвдөх гээд байна уу да хоол ундын тохируулаараа одоо бүгдийг л мэдчихэж байгаа юм чинь. Тэгэхээр эрүүл мэндийн дэвтэр. За дэвтрийг асуулаад тэнгуү тараа ийм төрсний гэрчлэгтэй байгаа шүү. Тийм. Монгол улсын төрсний гэрчлэгээ. Энэ төрсний гэрчлэгээний яагаад би харуулж байгаа юм бэхээр регистрийн дугаар нь хэрэгтэй байдаг юм бэ. Регистрийн дугаарыг хийдээ тэрний тэр регистрийн дугаар гээд хийнгүүт гараад ирдэг юм бэ. Хорон дээр очих юм уу тэгэхээр? Хорон дээр. Зүг. Хорон дээр очиод нийгмийн ажилтан дээр шууд ингээ гараад ирнэ. Тэгэнгүүт өрхийн эмнэлэг дээр очлоо регистрийн дугаар хийгээд ирэхээр энэ хүүхдийн чинь овг нар гараад ирнэ. Тэгээд энэ чинь улс одоо тэ төр даан штэ энэ хүүхдийн чинь өнгөө. Тэгэхээр дэвтэр гэж байхгүй. Дэвтэр байхгүй. Зүг. За жижигхэн цэнгэр дэвтэр байсан чинь болсон байлээ. Тэгэхээр ерөөсө хаач очсон регистрийн дугаарыг хийхээр энэ хүүхдийн чинь овг нар гараад ирдэг юм байна. Тэгээд вакцин хийлгсэн. Тэр вакцин хийсэн тэмдэглэл эдрийг гээд өгөөд тэр картанд нь та авчуулаад аваад яваарэ. Ханиадны вакцин. Тэгээ ханиадны вакцин хийлгсэн. Ер нь ханиадны вакцин хийлгэх хэрэгтэй юм биш үү хүмүүсээ? Манай хоёр энэ өвлөжтэй Монголд ийм хүүхдэн баг таниад хүрээгүй. Яг хөнгөн тусаад өнгөрсөн тий. Ер нь вакцин хийлгэх нэг зүйтэй юм бэ. Эд хүүтрээд ирсэн үед бол хэрэггүй юм байлээ. Яг дөнгөж одоо бас хүүтний улирал эхлэхээр вакцин ингээд эхэлж байна гэх тэр үед нь хийлгэнөхөөс за яг уу ханиад хүрээгүй за яг уу явж өдөөсөө болохгүй юм байлээ шүү хүмүүс минь. Тэгэхээр хүүхдээ вакцин хийлгэн шоо одоо янз бүр үзлэгт хамруулахаар өө тэр шиг одоо сайхан байхгүй. За ингээд дорн үзэл өрхийн эмнэлгээс дүүрэг рүү явахаар бол дүүрэгт очиод үзүүлчих нь. Төрсний гэрчлэгээ хэрэгтэй, хүүхдийнхээ регистрийн дугаар хэрэгтэй. Тэгээд миний одоо бас нэг оршин суугаа хаяг байж байгаа юм чи тэр хаягаар гараад ирэх юм билээ. Тийм байна. Ягаад тэгэхээр ээж энэ нөгөө Монгол улсад оршин суух үнэлгээ авчихсан учраас бүх юм амархан байна тий. Тийм байна. Бүртгэгдсэн тэнд чинь ингээд байж байгаа учраас бас ч одоо ерөөсөө бас хороо захир манай одоо системд одоо бас мундаг л та. Маш олон хүн ажиллаж идэг. Одоо тэр хороонд бол олон хүн ажиллаж идэг. Болж игэл одоо түрхэн шуурхаа гашхаа одоо хандлага иргэдэд үйлчлэгээ одоо сайн байх ч ёстой. Манай хорооны ажил бол ер нь сайн бас чигтгэн сайхан байдгаа гэж би хөвдөө өндөр үнэлж явдаг. Манай ээж одоо насаараа тэр байгууллагад ажилласан юм шиг дээ. Ажилласан хүн чинь цаан чиг гүйцэтгэн чиг тэдрийг хамтарч дэмжиж ажиллана шүү дээ. Хороогоо бол маш сайн дэмжиж ажилладаг. Манай Баянгол 2 дугаар хороо анц шүү. Манай ээж хаан улдурт маш олон жил ажилласан. Монгол дөрөвт 10 жил ажиллаа. Баян зүрх дөрөвт 4 жил ажиллаа гэдэг. Баян зүрх, Баянгол. Манайхад Баянгол дөрөвт ч ер нь 30 жил амьдарч байгаа юм шүү дээ. Тий. 30 жил амьдарч байгаа. Бас л унган Баянголын өрхтөө Баянгол дөргийн л одоо ерөөсөө л харьяат байл. За тэгэхээр хүүхдүүд маань Монгол буугаад хамгийн нэгдүгürt оршин суух үнэлгээ авчвал эрүүл мэндийн даатгалд. За эмчтэй ингээд өрхийн эмчтэй очиж үзүүлээд ахна байна тий. Шүдэн ямар нэгэн одоо гизэн өвдөг ч юм уу, толгойн өвдөг ч юм уу, ханиад өрөх ч юм уу тэгвэл өрхийн эмчтэй очиж үзүүлчихнэ. За санаа зовлтгүй. За ээж дараагийн асуудал юу байлаа? Тэгээд Монголд очиж байгаа хүүхдүүд маань ерөнхийдөө юу яасан л да? Бид нэр хүүхдээ цэцэрлэгт өгсөн. Тийш тий. Манай хүүхдүүд тэгээд Амила гэдэг одоо хуч орс цэцэрлэг байсан тэр цэцэрлэгт орсон. Хамгийн гоё нь дээж. Хамгийн гоё нь манайхаа одоо тэр 3 давхартай. Манай цэцэрлэг нэг. Тэгээд шууд шатаар буугаад нэг давхраараач орж болно. Бид заавал гадуур гарах гад хаалгаараа үндсэн хаалгаараа гараад тэгээд цэцэрлэгийн гадна талын хаалгаараа ордог байсан. Хүүхдэд бас сонирхолтой гэдэг үүднээс. За цэцэрлэгт ороход бас их сонирхолтой. Бас гоё юм байлээ. Цэцэрлэгээр хүмүүсийн хүүхдийг их ч юм сурдаг юм байна гэдгийг одоо энэ хоёроос мэдэж авлаа. Цэцэрлэгийн төлбөр аль хэрэг ах уу одоо Монголд? Амила цэцэрлэг нэгээс одоо 8 хүртэл дугаартай байсан. Тэгээд
одоо оршин суугаа одоо байршлаасаа болоод төлбөр нь янз бүр байдгийн байна. Ер нь хамгийн доод нь бол 350 мянган төгрөгөөр сард. Тий, сард 301 хүүхэд 350 мянгаас амар хямдхан. 600. Хямдхан тий ер нь. Энд чинь бүр манайхаа амар үнэтэй шүү дээ. Хямдхан. 800 хамгийн доод нь $800. Хүүхэд бүртээ хурж ажилладаг одоо хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр одоо их сайхан мэргэжсэн багш нартай тэр багш нар одоо бас тодорхой хэмжээний өндөр шалгуураар ордог юм байна гэж би бас нэг хэдэн сар хүүхдээ анзаарсан. Тэр цэцэрлэгт Орос, Англи, Америк, Япон, Солонгос гэдэг олон хятад хэл айгүй олон төрлийн хүүхдүүд ирдэг. Тэгэхээр тэр багш нар бол тэр хэмжээний хэлний анхны мэдгэтгүүнтэй байдаг юм байна. Бас гаднаас ингээ багшлуулдаг, урьж авчирдаг багш нартай байдаг. Хүүхдийг бол гайхалтай хөөрхөн сургаж байна. Манай одоо хүүхдүүд ямар ч хэл мэдэхгүй очсон. Тэгээд 6 сарын дотор бол яг цэцэрлэг 4 сар явчлаа тий. Тийш 9 5 сар 10 11 12 5 сар. 5 сар явахад ерөөсөө маш сайн ойлгодог, ярьдаг багш нартай их хайртай, дуртай, хоол ундандаа дуртай одоо тэгээд бас өөртөө одоо бусдын хайрыг татаад ингээд ирсэн. Тэгэхээр тэр багш нар бол хүүхдийг гайхалтай тэр нууц байгаа авьяасыг илрүүлдэг. Харин ямар ч хэл мэдгүй хүүхдийн төчөөлт монголоор ярьдаг, дуулдаг, бичдэг. Тэгээд манай бас ингээд суугах арга зүй бол их гайхалтай өөр байдаг юм байна гэж би бодсон. Тий. Энд чинь ингээд таавар нь шалан дээр хөвтүүлээд тэгээд юм яриул ярихгүй тэгээд тэр чигт нь уцтай нунтуулаад босч хоолыг эдүүлүүлдэг. Тэгээд одоо тэр өөрөөр нь байлгаад идэг. Гэтэл манай хоолойч аюу дэглэмтэй гарын сайн угаалгаж сурна, хүнтэй мэдлүүл сурна, багштай хайртай гэж хэлж одоо хөөрхөн өөр аяндаа хэлж сурна. Багш нарын нэрийг мундаг тогтооно. Тэгээд энэ дууны багш, энэ бүжгийн багш, энэ манай тогооч багш, энэ манай дарга багш тэ энэ одоо миний хайртай багш гэд бүгдээ ингэ нэрийг одоо хилээд яриад ингээд орой мундаг гайхалтай эрчимтэй сурсан шүү дээ хүүхдүүд маань. Ээж улаан биш үү Монголын ээж Улаанбаатарын цэцэрлэг цаг нэг урттай ээж. Өглөөний яг 8 цагаас эхлээд оройны 7 цаг хүртэл. Харин цаг үнэхээр уртлаа 7 хүртэл явчихдаг. Тий. Тэгэл багш нар тэгээ байж идэг. Тэр Америк цэцэрлэгийн туяа эхлэгчтэй багш нартай маш их баярлаж байгаа. Маш их баярлж байгаа шүү. Ирээд манай хүүхдүүд өдөржингөө надтай одоо монголоор өстой чөлөөтэй ярьж байна. Бүр гайхалтай ярьж байна. Миний мэдэхгүй үгээр ярьж байна. Та зөвхөн гэж яхад надтай яриад байхгүй. Би одоо зөвхөн ус уу. Би одоо сүү та надад сүүтэй ус одоо сүүн дээр ус хийгээд өгөөч гэдэг юм уу? Та амар ядраад байна уу? Унтаж амар та мэдээгээ үүс гэд ингээд яриад нь шүү дээ. Тэгэл ээж бит хоёрыг ороод ирэхээр байхгүй те. Тэгэл хаалгаар хонх дугуурлаа. Шууд аав ээж ирлээ шууд англиар ярьж гисэн. Надаас бол холдоод явчихж байгаа. Тэгэл аав ээж өглөө ажилдаа явлаа. Шууд надаа монголоор ингээд за том ээжээ. Одоо сүгэ ой хоолоо идэ, мантугаа идэ, буузаа идэ, хойшураа идэ гэд ингээд яриад эхэлж байгаа. Тэгэл өдөржингөө монголоор яриад гүгээд. Тэгээ ээж хоёр нь одоо гайхаж шүү дээ. Үнэхээр ингэж ярьдаг юм уу? Тэгэхээр энэ хоёрын дэргэд бол тэгээ чөлөөт ярих байхгүй. Тэгээд ямар сайнтай гадагшаа гарахаараа нууц хэлээрээ яриа шүү хэдүүлээ. Нууц хэлний үлээхээр монгол хэл. Америкууд ойлгохгүй юм чинь гээ тий. Тэр ойлгохгүй хамаагүй хэдүүлээд чөлөөтэй ярина. Хөөргөө манай гэрийн нууц хэл монгол хэл болсон манайхаа. Тэст гайхалтай хүүхдүүд ер нь гайхалтай хөгжиж чаддаг. Өөрийгөө одоо хөрвүүлж чаддаг. Авиас гэж ихтэй юм байдаг юм байна. Энэ хоёр ч очоо жигтэйхэн бүжгэлдэг боллоо, дуулдаг боллоо, шүлэг уушдаг боллоо. Ихтэй чинь зүгээр цагаан сар ямар баяр вэ гэж ингээд ерөөсө уншаад ирсэн. Одоо уншихгүй. Тийм тий. Одоо уншихгүй. Зүгээр зөвхөн надтай байхдаа бол уншин дуулна. Аав ээж хоёр ороод ирлээ. Үгүй англиар дуулъя. Англиар одоо би юм ярья гэдэг ингээд үлгэр ярьсан чи англиар ярья гэдэг ингэж байгаа байхгүй юу. Тэрээс надад бол манжингийн үлгэр гэж байгаа л одоо ороод ярьж гин штэ. Тэгээ манай туяа багш ингэж ярьдаг. Миний туяа багштай хайртай юм. Цэгийн багш гэ. Цэгийн багштай хайртай. Цэгийн багш наа үсэг заасан. Нэгээс 10 дотор одоо бичиж сургасан байна. Гайхалтай багш байна. Тэгээд туяа багштай хайртай гэдэг. Одоо өнөөдөр асуусан. За одоо дараагийн хэдэн маань
Сая цэцэрлэгийн тухай ярьсан. Би тэдний яг тийм зургуул ерөөсөө билет аваад тэг битэн өдөр. Битэн билет аваад 23-ны үрээр авсны буудалд очлоо. Тэгээд энэ хоёр маань тэгээд шалганаар ингээд орсон чинь ямар хөөх юм бэ? Хоёр их юм уу да энэ хоёр чинь гээд ингэсэн. Тэгээд ахтай хоёр амаа гээд тэгсэн чинь сайн байна уу гэд энэ хоёр тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь монголоор тий сайн байна. Сайн за гэсэн. Тэгээд одоо Америк явлаа гэд том нь бол илүүтэй яриад Америк явлаа Монголд байсан гэд ингээд хэлсэн. Тэгээд би тэд цаашаа бичвэртэй шалгуулаад ачаага бичээд бичвэртэй шалгуулаад орсон чинь одоо нисэгт бас цаг нэлээд цаг байна. Та нааш хүрээд ирдэ гэд. Танаа энэ та бичвэртэй үзүүлээ. Та итгэмжтэй байна уу? Байна. Энэ хоёрын гэрчлэг байна уу? Байна. Бичвэрэнд нийж бүрд байна уу? Таны бичвэрэнд ямар юм байна? Ингээ үзүүлсэн чинь за өнөөдөр битүүний өдөр маргааш шинэ нэгэн болох ч та нарт нэг сюрприз бэлэг барья гэсэн. Одоо энэ манай усуд бол албан ёсоор одоо дөрөн журмаа барьсан гэж бас би бодож байгаа шүү. Тэгээд тэр сайхан залуучуудаа та чид зураг байна. Би одоо бүхэл юм ингээд янтан ингээд ерөөсө гард орол ингээд харин тээж ангилаад ингээд хатгалаад явж байгаа юм чи ерөөсө авч явж байгаа маа тэмдэглээл ерөөсө бас бидний насны хүмүүс ч явахаас хашир суудсан ч байдгийн байна да. Тэгээд алхмаар юм сурж явж штэ. Тэгэл чид зураг байна гэсэн чинь та тэгвэл энэ хоёр маягтай бөглөхгүй. Би одоо яах гээд байгааг нь ойлгохгүй байсан л тэгтээ. Та энэ маягтай бөглөөд хоёр хуудас маягт бөглүүлсэн. Тэгэл яг тэрэн дээр миний дасран хамгаалагчийн ингээд би гэрээ хаягийн энэ хаягийн дээр миний паспорт байгаа. Энэ хоёрын тэр саяын гадаадын харигтаас авсан төрөнлөхийн хаяг байж байгаа юм чи. Тэгэнгүүт шууд за та сайн яваараа манай Монголын хоёр хөөрхөн хүүхэд ингээд аав ээж нь Америкт байгаа юм байна. Та хоёртаа Монголынхаа одоо визийг өгөө юу гэдэг. Би чинь жоохон гайхсагээд юу илээ юм виз үлээ яадаг виз үлээ ч одоо юу болж юм гэж бодсон. Харин тэгээд гинт тэгэнгүүт би ч хүн чинь гайхтай би ч одоо юу виз үлээл гэж байгаа юм чинь нэг Америк хэлчинд орох чинь гайхалтай юм боллоо. Тэгээд надад хоёр тийм паспорт дээр харин гэдэг виз Монгол улсын виз. Гэхдээ гайхалтай. Энэ бас гоё санагдсан надад бахархах сэтгэл төрсөн шүү. Монгол улсын виз. Энэ нөгөө зураг нь байхгүй байгаа. Тэгээ зургийг нь болохоор тэр анкетан дээр наачгаад тэр энэ зурагтайгаа тулгадаг юм байлээ шүү хүмүүсээ. Ээжүүдээ залуучуудаа энэ зурагтай тэр одоо миний зургуудыг тулгаж үзчихээ. Тэгээд анкетан дээр нэг зургийг наагаад энэ дээр нь наах боломж байхгүй болохоор тий. Тэгээ энэ дээр нь тэр гараад ирдэг юм шиг байна. Тэр ингээд холбогдчих тийм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ гоё виз үт юм ш. Манай Монгол улсын зураг эдрийг бас үзчихээ. Ер нь зургийг аваад явж явах хэрэгтэй байлээ шүү хүүхдийнхаа. Тэгээд ингээд виза аваад тэгээд та хурлаараа одоо ер нь сууч шүү гэсэн. Баярлалаа хүүхдүүдэд баярлалаа гэж тэгээд орсон хойноос ингээд паспортаа үзээд надад гоё санагдсан шүү дээ. Бид нар ч одоо бүр ээжийг хэлэхэд итгээгүй шүү дээ. Ээж нөгөө юун дээр ситактаар буучвал манай хоёр Монгол улсын виз авсан шүү дээ. Тэгэхээр бид нар юу яаж авчиж тоо гэж очиад хэлье гэдэг ирээд гайл ингээд ажичид хүүхдүүд өнөөдөр битүүний өдөр бэлгшээлтэй юм сайхан өдөр байна. Та сюрприз барья гэд. Тэгээ ээж маань хамгийн гол нь маш журамтай бүх бичиг баримтыг ингээд бүр ян тан авч яваа чээ зургийг хийж ингээд байнгын бийдээ авч явдаг. Тэгэхээр ингэж ажил хөөцөлдөж явах гэж бүх юм бэлэн тээжээ. Ер нь л ингээд хаширлаад янз бүрийн бичиг баримтын холбоотой бичиг баримтыг бүгдийг л авч явж явах хэрэгтэй байлээ.